байцгаана уу? Өөрчлөлт надаас подкастын гэрэлтэн гэргий болонгийн ээлжид дугаар хүрч байна. Сэтгэл зүйч хишгэ Мэндэнер байна. За өнөөдрийн сэдэв маань эхнэрээ өөртөө хэрхэн дахин дурлуулах вэ гэдэг талаар ярина. За таны эхнэр өөр хин нэг эрэгтэйтэй чаталсан. Эсвэл дотн ямар нэгэн харилцаа байгаа гэдгийг мэдвэл та яах вэ? Харилцаагаа шууд дуусгах уу? Эсвэл амьдралаа авч үлдэхийн төлөө хичээгээд үзэх үү? За яг ийм асуулттайгаар манай сэтгэл зүйн төв рүү ер нь бас одоо сүүлийн үед ирчүүд их хандж байгаа шүү дээ, тийм ээ. Одоо зөвхөн сэтгэл зүйн зөвлөгөөг зөвхөн эмэгтэйчүүд авахаа бас болоод байна шүү дээ. Ирчүүд бас юм гэр бүлээ өөртөө авч үлдэх тий хадгалахын төлөө бас өөртөөрөө ажиллаж байна л да. За тэгээ яг ингээд араар тавилтын талаар ингээд судлаад ингээд суралцаад явхад яг ингээд амьдрал дээр үнэхээр яг шууд сексээс болоод сексийн нийлэмжгүй байдлаас болоод ингээ араар тавиад байгаа юм уу гэдэг асуулт байгаа байхгүй. Ер нь ирчүүд энийг аягүй сонирхдаг. Миний секс таалагдахгүй байгаа юм уу? Би эхнэрийгээ үнэхээр юм ханамжтай ойлгож чадахгүй байгаа юм уу гэдэг асуулттайгаар эрэгтэй хүн өөрийгөө юм үнэлэмжгүй үн цэнэгүүгээр бодож тэгж ойлгоцсон ер нь ирээд байдаг. За тэгтэл яг үнэндээ бол ингээд судалгаан дээр аваад үзэхээр араар тавилтын 70% нь сексээс болоод биш юм а харин энэ нь сэтгэлийн хоосролтой холбоотой юм гэдэг байхгүй юу? Сэтгэлийн хоосрол гэдэг нь өөрөөр хэлэх юм бол ерөөсөө тухайн ханиасаа ойлгогдож байгаа. Хүнлэгдэж байгаа, хайрлагдж байгаа гэдэг мэдрэмжийг авах байгаад байна шүү дээ. Хантай ирнэ ганцаардаад байгаа байхгүй юу? Сингл эмэгтэй ах юм бол ганцаардж байгаа мэдрэмж нь ойлгомжтой байгаа тийм угаасаа сингл. Тийм би эр хүнээр хайрлуулмаар байна. Гэтэл нөхөртэй ирнэ сингл байгаа юм шиг мэдрэмжийг авч байгаа эхнэрүүд юм байгаа. Тийм яг үнэ. Тэр нь ганц би эмэгтэйчүүдийг мэдэрдэг ганцаардлаас 4 дахин илүү хэцүү ганцаардлаа байгаа байхгүй юу? Нөхөртэй ирнэ хайр халамжийг авахгүй. За ингээд гэртээ хүүхдээ хараа сууж байгаа эмэгтэйчүүд байна шүү дээ. Ялангуяа 1 настай, 6 сартай, 2 настай ч юм уу. Тэр зөвхөн хүүхдүүдтэйгээ байгаа өөрийгөө сонсох хүн байхгүй ч юм уу тий. Ийм тохиолдолд байгаа эмэгтэй чинь нөхөр нь орой ирэхээр ингээл яма ярмаар шүү дээ. За тэгтэл тэр тохиолдолд нөхөр нь би ядраад байна гэв. Ядраатай юм бэ? Би ядраад байна. Дандаа л энэ юм ярьж ах юм. Үгүй энэ асуудлыг ингээд шийдчихье. Юм уу ингээд нэг юм хялбар хариулт өгөөл, төвшөөгөөл яг ингэнгүүт тэр эмэгтэй ойлгохдохгүй мэдрэмж аваад шүү дээ. Яг энэ бас айгүй юм түгээмэл харагдаад байгаа байхгүй юу? Бас яг ингээд асуухаар би та их нэртэйгээ ер нь юм татан ярилцж ийгөө. Хамгийн сүүлд хизээ та сэтгэлээ удалсан бэ гэхээр хэлж өгдөг байна. Тэгээ эхнэр нь ингээ ажил дээр басан зүйлээ яриад юм уу тий эсвэл одоо хүүхдүүдийн талаар санаа зовж байгаа юм уу за эсвэл ингээд одоо тий өөрийнхөө одоо бие бэлтрийн талаар юм гадаад үзмжийн талаар ингээд юм сөрөг мэдрэмжтэй байгаа юм уу тэрийг хандаад суулцсан шүү дээ. Тэнгүүт ингээд нөхөр нь ингээ шийдчих тэгээ шийдчих гэдэг ингээд тоохгүй одоо нөгөө хэлж байгаа нь одоо нөгөө нөхөр нь болохоор асуудлыг шийдчих гээд шүү дээ. Яг үнэ. Тэгээ энэ бол одоо эмэгтэйчүүдэд бол зүгээр амын л таглах гэж байгаа юм шиг сонсогддог байхгүй юу? Чи зүгээр дугаарай. Ядраатай. Тэнгүүт нөгөө эмэгтэй хүн чинь ганцаард мэдрээд шүү. За тэгсэн чинь ингээ ажил дээр тий хамт ажилдаг залуу ингээ зүгээр би юм одоо тий тухайн эмэгтэй маань ингээ зүгээр сэтгэлээ нэгэ зүгээр ингээ энгийн төвшөнд ярьсан чинь тийм үү гэд хит удаа зүгээр энгийн ингээ юм ярьсан чинь ингээ анхаарал тавиад тий ингээ сонсоод иймэрхүү хариу үйлдэл гарах ч юм уу эмэгтэй хүн тоогдож байгаа мэдрэмж авч байгаа. Ойлгогдож байгаа. Тийм амар анхаарч байгаахгүй. Харин тий. Тэгэхээр яг эндээс эхлээл тэр яг ингээд ханиасаа тоогдолт авахгүй байна, ойлгогдож байгаа гэдэг мэдрэмж авахгүй ангууд өөр нэг хүн тодорхой хэмжээнд тийм жоохон үзэлчэнгүү сэтгэл тийш хандраад байна шүү дээ. Тэндээс яг ингээд нөгөө яг юм сэтгэл зүйн холбоос үүсчихэд байгаа. Тэгэхээр яг ингээд нөгөө ирчүүд миний сексийн чадвар муу байгаа юм уу гэдэг дээр анхаарал төвлөрүүлэхээс илүүгээр за яг энэ сэтгэлийн хоосрлыг би өгөөд байсан юм уу? Ер нь эхнэр ингээд яма яриад тахад би сонсдог байсан юм уу гэдэг дээр л одоо анхаарах болчиход байгаа байхгүй. Ингээд сонсон чинь надад ингэж бодож байхгүй. За ирчүүд маань болохоор эхнэрээ маш их хайрлаж байгаа, үр хүүхдүүдэд хайрлал бүхэл юмаа зориулаад тий олж ирсэн бүх мөнгөө ингээл өгдөг тий чадлаараа хайрлаад байгаа ирнэ эхнэр нь гонсгор
дандаа л гоншгонсон гомдлсон байж идэг тий. Ингээ харахаар яг нөгөө эрэгтэй эмэгтэй хоёр хүний ертөнц өөр тий, ангараг суур гэд ярьдаг шиг эрчүүд маань юмыг бүтээх босгох тий, зориг төвтөө тийм хүмүүс байдаг бол эмэгтэйчүүд бол харилцаа төвтөө хүн хоорондын харилцааг айгүйх чухалж хэлдэг. Тийм ч учраас нөгөө тийм яриа явдаг шүү дээ тий. Би ингээл зөндөөл уйлдаг, гуйдаг, ярьдаг, сүулдэ өглөөч болсон, бүр ширэгсэн, цөхөрсөн, тэгээ явсан гэдэг. Тэг ингээд эхнэр нь ингээд гомдлоод айгүй хэм ихэд исэн ч ирчүү тоодгүй. Ингээл амьдралаа үргэлжлүүлээд яваад чадчихдаг. Харин эхнэр нь өөр хүнтэй чатлаад эсвэл бүр харилцаатай болоод тий салах нийлэх дээрээ тулаад ийм үед би яах вэ? Та нар ингээд нөхрөө дахин дурлуулах гэж айгүй хэм ярьж байна. Би эхнэрээ өөртөө дурлуулмаар байна. Өнөөдрийг хүртэл босгосон амьдралаа би алдмааргүй. Би хаана алдсан? Яг үнэндээ бол би ингэж зүтгэсэн гэж ирчүүд маань их холбогддог л доо. Тэгэхээр энэ дээрээс би зөв нэг л юмыг ирчүүд маань санаасаа гэж хүсэж байна. Юу гэхээр эмэгтэй хүүс, эрэгтэй хүүс гэдэг чинь нөгөө хоёр өөр гаргийн гэж төлөөлүүлж байгаа шиг танаас тес сондоо. Тэдний оршин тогтнож байгаа хүчтэй байх, ирч хүчээ авдаг, тий хайрлуулж байгаа, тэр анхаарал, тэр хүсээд байгаа санаа тавилт тий та өөрийгөө цэнгэлдэг зүйлээс чинь эмэгтэйчүүдийн шал өөр байдаг гэдгийг бас санаасай гэж хүсэж байна. За тийм болохоор нөгөө айгүй олон юм ярьсан ирчүүдийн үед айгүй төвөгтэй тий тэр гаргийнх нь хилээр нь ярьж сурах хэрэгтэй байх нэ тий. Яг ингэ яагаад тэр гаргийн хилээр ярьж сураад гингүүт надаас айгүй шууд 20 жилийн өмнө нэг ангараг гаргийн тий одоо тэр ах маань шууд ангараг гаргийнхаа хилээр надтай яриад тэгээ миний зураг өгчээсэн байхгүй юу. Одоо 20 жилийн өмнө чинь би бол нэлээд махлаг байсан юм. Манай одоо оюутан одоо тий ангийн хүмүүс бол мэднэ л тий. За тэгсэн чинь нэлээд тааралдаагүй байсан тэр ах нь тэр нэг сургалтын дээр таарлцсан чинь намайг хараад тий яг ингээд өөх одоо манай хишгээгийн ч өстө өмөр сүрэн твхийгээд өстө нэлээд зурзаарцсан гоё ялцсан байж тэгээ ярьдیں۔ Хүмүүсийн хажууд my god. Нөгөө миний буурста нүүр одоо тий улааж байгаа би бүр ичээд бүр уурсан. Тэр дургу урсан. Ишкав гэж юм. Намаа бүр ингээд доромжилж байгаа юм шиг санагдсан заа. Тэгээд уур ирээд маргааш нэг суралт маань 3 өдөр үргэлжилсэн. Харахаар бүр уур би бүр зүгтаж явсан тэгээд одоо бол яг би зүгээр ингээд ойлгоцсон тий яг ингээд ангаргаас ирсэн ирчүү сураас ирсэн ингээд эмгтээчүүд тэр номыг уншаад за тэгээд ер нь гэрэлтэн гэргийгээд яг энэ сургалтайгаа илүү холбогдоод ингээ өөр төрөй хэрэгжүүлж эхэлсэн чинь хөөхий тэр ах тий миний одоо суурын хэлээр яриаг байхгүй юу? Тийм байна тий. Ангаргийн хэлээр ярьсан байгаа байхгүй юу? Тэгээд би яг ингээд танил ирчүүдээс асуулаад ойр дотны тий ингээд дүү ах махасаа одоо ойр дотны хүмүүс асуусан чинь үгүй хэрвээ ингээд эмэгтэй хүн өөрийн чинь тий ингээд найзч юм эсвэл эрэгтэй хүн ингээд хөөх чиний мөрчөөс та нэр шкаф шиг болсон байж тээ тэрхийцсэн байж тээ гэвэл чамд ямар сонсогдох вэ гэсэн чинь гоё шүү гэж байгаа байхгүй юу? Гоё. Өөрийнхөө хэлээр л магтаадсан нь шүү. Тэр нь бол намайг тэрсэн байж таарч байгаа байхгүй тий. Тэг өөрөөр хэлэх юм бол одоо би эрэгтэй хүнийг ямар булбраа гартай юм бэ? Ямар юм туйхан үлтэй юм бэ? Ямар юм туйхан нарих үлтэй юм бэ? Тэгэх юм бол энэ бас эмэгтэй хүнд гоё магтаад байхгүй юу тий. Эмсэгхэн төрхөн байхыг хүсдэг шүү дээ. Гэтэл эн чинь эрэгтэй хүндээ бас яг ингээд айгу онцгой өөрийн ингээд сул дорой гэж байгаа юм шиг сонсох гээд байгаа байхгүй юу. За яг ингээд магтаал нь хүрч өөр байгаа байхгүй юу. Яг үнэ. Тэгэхээр өнөөдрийн маань одоо ярьж байгаа зүйл тий эхнэрээ яаж өөртөө дурлуулах вэ гэдэг зүйлээр ярьж байгаа. Тэгэхээр за одоо бол хоёр зүйлийг яриад манай подкаст өндөрлөнө. Юу гэхээр за ирчүүд маань эхнэр нь өөр хүнтэй чааталж байгаа. Магадгүй уулзж байгаа гэдгийг мэдэнгүүтээ ямар хариу үйлдэлийг гаргаж эхнэртэй яаж ханддаг вэ? Судалгаагаар нийтлэг юу хийдэг вэ гэдэг талаар ярина. Дараа нь тэгвэл дурлуулахын тулд тэгвэл одоо энэ суурийнхантай чи яаж харьцах юм бэ гэсэн одоо практик алхмуудыг яриад дуусгах. За тэгэхээр яг энэ одоо хосын харилцаан дээр ажилладаг сэтгэл засалч нар маань одоо юу гэж үзэж байна гэхээр хэрвээ та эхнэрийгээ өөртөө иргэн гэж дурлуулмаар байгаа бол сэтгэлийг нь татмаар байгаа бол 3 зүйлийг мартаа гэж байгаа байхгүй. Тэрийг бүр ор тас март тэрэг битгий хий. За нэгдүгüүрт нь хяналт буюу цагдам өшгөх. За хоёрт нь
уурлаж, бухимдаж, доромжилж гар хүрэхтэй хүчирхийлэх. За 3-т нь нөгөө тий хүнээ одоо буруутгаж өөрөө хохирчинд орж тий өрөвдүүлэх. За энэ 3-ыг бүр ингэж ор тас мартаа. Хэрвээ эмэгтэйгээ эхнэрийгээ өөртөө дахин дурдуулмаар бол гэж болоо яаж штэ. Тэгэхээр энэ 3-ыг бол нийтлэг гаргадаг гэсэн. Яг үнэн тий. Тэгэхээр хамгийн түрүүнд одоо яг ингээд ирчүүдэд ингээд ямар нэгэн байдлаар эхнэрийнхээ чатыг мэдчихлээ. Яг өөр эрэгтэйтэй арай дотн чат бичсэн байна тий. Санаад байна. Хамт баймар байна гэдэг ч юм ингээд нэг юм чатыг ямар нэгэн байдлаар мэдчихлээ. За тэгэнгүүт хамгийн дөрөнд одоо гаргадаг зүйл би яг бүх процессыг мэдмээр байна. Яг юу болсон? А Б-г мэдмээр байгаад энэндээ ингээ автаад яг А Б-г мэдмээр байгаа тэр хүсэл нь юу вэ? Хяналтаас үүдэг байгаа байхгүй. Хянамаар байгаа байхгүй. Контролтмаар байгаа тийм. Энд чинь яг нөгөө эрэгтэй хүний бүгдийг өөрийнхөө хяналтанд дор байлгаж иж одоо удирдах, сахирж иж тайван байдлаа мэдэрдэг тэр өөрийнх нь одоо инстинктээс болоод байна шүү дээ. Гэтэл үнэндээ энэ нь эмэгтэй одоо тий яг сэтгэлийг нь эргүүлэн татмаар байгаа эмэгтэйгээ бүр түлхэж байгаа үйл байгаа байхгүй юу? Яагаад гэхээр энэ нь өөрөө нөгөө яг эмэгтэйд нь юм өөртөө итгэлгүй эрэгтэй шиг харагдаад байгаа байхгүй юу? Яг ийм байдалд орсон үед тий чи хайчих чам. Ингээл тий гаргадаггүй ингээл ер нь нэг юм хянсан оруулахгүй гаргахгүй тий ингээл өөрийг л хараа сууж идэг. Тэгэнгүүт нөгөө эмэгтэйд ямар байх вэ? Эсвэл нуухахгүй юу? Тийм. Өөр ирэхгүй юм бүр илүү ингээд нуумаар нөхөж арга нь нарийсаа бүр нуугаа тий бас нөхрөөс амар залхмаар тий. Йоо энэ одоо хянц цагтахаас юу хийж чадах юм бэ? Амар уйтгартай мяа санагдчих. Тий одоо жишээлхэн бол мэндээ тэр хойцтойгоо печо бити хараараа. Хармаар санагдав. Юу байгаа юм бол тий. Яг гэж хэлээд байна. Тий. Яг энэ шиг битгий читиг битгий юм гэхээр нөгөө хүний тарих илүү битгий гэж байгаа нэг сонсдгүй юм байна. Одоо тий мэндээ печо битгий хараараа гингүүд мэндээ печо хараараа гэдэг тохиод тархиндчихэд байгаа байхгүй юу? Тэгэхээр чи өөр эрэгтэйтэй битгий чатлаад бай. Чи өөр эрэгтэй битгий бодоод бай. Чи өөр эрэгтэйтэй чи харилцаад байна. Нөгөө одоо тухайн эмэгтэйд өгж байгаа мессеж юу вэ? Тухайн эрэгтэй нөхөр нь өөрийнхөө тухайн мессежийг өгөхгүй байхгүй юу? Таарын хоорондын хосын хоорондын харилцаанд өөр эрэгтэй л яриад байна. Тэгэхээр чи яг ингээд нөгөө нэг юм анхаарал өөр газар яваад байна шүү дээ. Тийм. Мөшгөлт, цагдалт, хяналт өөрөө хосын харилцаан дээрээ илүү тортлого явуулах биш бүр холдуулаад байгаа байхгүй тийм байна. Эмэгтэйгийнхээ сэтгэлийг бүр илүү түлхээд байна. Бүр илүү нөгөө хүн рүүгээ татагдах тэр орон зайг өгөөд байна шүү дээ тий. Тэгэхээр мөртмөр хянамар байгаа боловч битгий хий гинэ. Хэрэг өөртөө дурлал одоо эргэж дурлуулмаар байгаа болвол ламаргүй шүү тий. Тийм тий. Аха. За тэгэнгүүт хоёрт нь тэгээд байгаа шүү дээ тий. Яг юм уура мартаа гэдэг байгаа шүү дээ. Ууртай холбоотойгоор хүчрхийлсэн гэдэг хэлдэг. Тэр хүчрхийлэл нь хүүг хэлээр доромжлох, буруутгах. За тэгээд гар хүрэх зарим тохиолдол тий. За тэгтэл эн чинь нөгөө яг эмэгтэй хүний аюулгүй мэдрэмжийг зөрчиж байгаа байхгүй. Гэтэл эмэгтэй хүмүүс ер нь бидний хувьд болохоор яг ингээд нэг юм өөрийг нь хамгаалдаг, нөөлөг тийм эрхтэй рүү эмэгтэй хүн бол илүү юм сэтгэл татагддаг шүү дээ. Сая ингээд сонссон чинь нөгөө Жон Готман тий хосын мэрэгчлэн юу гэж ярьж байгаа гэхээр яг нэг хүчирхийлэлтэй буюу айдастай сэтгэл зүйтэй хосууд тий биеиндээ гар хүрч байгаа, түлхэж байгаа, цогч авч байгаа ийм байдал үргэлжлээд ах юм бол 80-аас 90% нь салтанд хүрдэгэ гэдэг судалгаа хийсэн байна. Тэгэхээр ингээд айдас мэдрүүлээд зодоо цохоо байвал тэнд юунд дурлал үүсэх байх юм тий. Ингээд доромжлоод ах юм бол доромжлон хэлж байгаа, уурнаас үүдэлтэйг хэлж байгаа тэр үг чинь эхнэрийг чинь татах биш бүр салалт руу хүргэх 90% руу илүү хүргээд байна шүү дээ тий. Эхнэрээ одоо дурлуулмаар байгаа болвол ураал удирддаг байна шүү дээ. Тэгээд доромжлоо. Буруутгах үг хэлээ хазаа гэдэг шүү дээ тий. За 3-т нь гор тас мартаа гэдэг зүйл өөрөө өрөвдүүлэх тактик хэрэглээд байдаг. Жишээ
тий. Одоо энэ амьдралын төлөө би өдөр шөнөгүй зүтгэсэн. Чи л яг одоо энэ хүдэг үндэ байдлыг бий болгохлоо. Чамаас олоод энэ хэрүүл маргаан гарч байна. Энэ чиний буруу. Яг үнэ тэгдэг тий. Гэтэл яг энэ үндэ хаан эмэгтэй хүний одоо их нарын ер нөхрөө одоо нөгөө юм хүндлэх байхгүй болгоод байгаа байхгүй. Эмэгтэй хүн өөрийнхөө одоо зөв сонгоор эмзэдэгтэрээ болохоор юм найдвартай, түшигтэй, өөртөө итгэлтэй ийм эрэгтэй илүү сэтгэл татагдаад байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ өөрийгөө өргөдүүлэх тактик маань болохоор яг энэ сэтгэл татах байдлыг бууруулаад байх болгоод байна шүү дээ тий. Зөв. Тэгэхээр одоо ер нь хамгийн түрүүнд төрж байгаа тий энэ уурлах тий буруу өөрийгөө өрөвдүүлэх, хянах, цагдах энэ реакшныг бол бити хийгээрэй тий. Улам таны эхнэрийг танаас холдуулах нэ. За тэгээ энэ дашрам хэлэхэд би одоо эхнэр лүгөө уурлмааргүй байд юм аа тий. Дахиж энэ талаар ярмааргүй байдгаа. Тэгсэн ч гэсэн нэг л мэтгэд дахин яриад хэрүүл хийгээл буруутгаад уур уйдах юм аа гэж маш олон ингээд бүшүүлэгч маань хэлтгээ. Тэр үед уураа удирдах энэ бүх одоо төрж байгаа энэ натурал мэдрэмжээ та магадгүй сэтгэл зүйч дээр ирээ зөв гаргаад өөрийгөө ойлгоод менеж хийж сурвал танд бас илүү тустай бодтой байж болох юм аа гэж хэлмээр байна. Тийм яг үнэн шүү дээ. Одоо яг ингээд маш олон тохиолдолд баарнд ороод эсвэл крак ороод юм ингээд шоудаад яг тэр сэтгэлийн байдлаа архир тайлчихна. Тэнгүүт архир тайлангууд эргээгээд бүр ингээд согтсон үедээ, тасарсан үедээ юм ингээд бүр илүү хортой юмыг усын харилцаан дээр хийцэн байгаа. За тэрний оронд ингээд тий яг ингээд эрүүл саруулаар эхнэртэй хэлмээр агаад байдаг. Эхнэртэй ихэр их одоо дурлцаж ууралж байгаа уур хэлнгээ сэтгэл зүйн зөвлөгөөн дээр ирээд гаргаад ярих нь илүү эрүүл шийдэл байгаа байхгүй юу? Одоо энэ гурван зүйлийг бол битгий хийгээд байна шүү дээ тий. За одоо уурыг өрөвдүүлэхийг за тэгээ хяналтаа бэлчээч хэрвээ та эхнэрээ өөртөө дахин дурлуулмаар байгаа. За тэгвэл дахин дурлуулмаар байгаа бол юу хийх юм бэ? Практик юмудыг хийх гэсэн шүү дээ тий. За ингээд яг энэ хосын мэрэгжилтнүүдийн тий зөвлөмжийг ингээд нэгтгэхэд харахад хамгийн энгийн, хамгийн оновчтой 3 алхмыг тий ирчүүдтэй санал болгомоор байна. За ер нь эхнэр нь өөр хүнтэй холбогдож байгаа, чаталж байгаа ч үгүй юм уу? Энийг мэдсэн үедээ ирчүүд маань тий би юуг буруу хийчихв тий би яасан бол яагаад энэ бүхэн болчихв гэдээ өөрийгөө буруутгах, өөрийгөө үнэлэх, үнэлэмжээ тий алдах, өөртөө сэтгэл дундуур болох ийм байдал одоо илэрдэм байна. Гэтэл энэ нь та тэр хүнд юм хэрэггүй болсон гэсэн үг юусэн биш юм аа. Яагаад гэвэл энэ эмэгтэй энэ олон ирчүүд дотроос анх таныг хараад танд дурлаад тантай бүр суудсан тий таны эхнэр болсон байна гэдэг чинь таны энэ төрлийн ийм одоо бие организмтай ийм характертай ийм төр төрхтэй ирэх хүн таалагддаг гэсэн. Тэгэхээр танд давуу тал байна нэгдүгээрсэн тий. Тэгэхээр одоо юуны түрүүнд өөртөө итгэхтэй байдлаа сайжруулах хэрэгтэй юм байна. За энэ гадаад болон дотоод байгаа тий. За нэгдүгээрт нь яг үерхэж явах үед айгүй гоё үнэртэй усмастай гоё залуу явж ирсэн суунгуудаа энэ төсөл дууслаа гэл тий. Хөстөө хэвтэйгээ ингээл тий амьдралаа босохгүй зүтгэждэг. Гэтэл яг нөгөө сугал буюу эмэгтэйчүүдийн ертөнцид чинь гоё тий хувцастай гоё үнэртэй ирчүүд бас ямар харагддаг вэ? Тэгэхээр та өөртөө тий чанартай гоё зогсон шинээр хувцас аваарай. Гоё үнэртэй ус, сахлын ус тий гээл та өөртөө зориулж авч хэрэглээрэй. За магадгүй ингээ бие физиологиуд бас тий өөрийгөө бас сайжруулаа та фитнес бодибилдинд явж болох юм. За энэс гадна та дотоод зориг мотивац тий энэ эхнэрээсээ болоод таны бүх амьдралын төлөвлөгөө сүрээд унах юм уу? Гэтэл би одоо энэ эмэгтэйг алдахгүй дахиад би 30 жил амьдармаар байна. Дахиад би энэ төвшөнд хүрэхийн тулд би өнөөдөр ингэж амьдрнаа. Би амьдралаа ингэж удирдах, ингэж болоодно гэсэн тийм галт үл зорилгоо бий болгоорой. Тэгэхээр өөртөө итгэлтэй, өөртөө анхаардаг, зориг тэмүүлэлтэй ир хүнээс юм өөртөө итгэлтэй байдал ханхалдаг. Тэгээд ийм сэтгэл систем байгаа байхгүй. Тий сонсохоор тий ингээд нөгөө юунаас ч үл шалтгаалсан өөрийн гэсэн амьдралын ноён нуруутай зоригтой маш гоё дүр төрхтэй тий өөрөөдөө анхаарсан. За энэ бол
өөрийнхөө итгэлтэй байдлыг сайжруулах гэсэн эхний алхам байна. Тэр эмэгтэй одоо яг салчаагүй байна. Танаас яваагүй байна. Яг хөө тэр эрэгтэйтэй ямар нэгэн билэр чат бичсэн үү эсвэл 1-2 удаа уулзсан уу? Гэтэ танаас салчаагүй байна. Шууд утгаараа та тэр эмэгтэй хойд эхнэрийнхээ хойд үн цэнтэй хэвээрэн гэсэн баггүй. Таныг хараахан одоо хайчаагүй байхгүй. Үн цэнтэй хэвээрэнэ гэд энэ үнэн бас хараасаа тий. За хоёрдугаарт нь болохоор харилцааны ур чадвараа сайжруул. За өнгөрсөн удаа бид нар чи суграх штэ. Суграхын чи маш их ярина. Өдөрт 27-8 мянган үгийг дор хаяж ярина. Тэгэхээр ирчүүд маань бол ярих биш. Үйлдэл төвтэй хүмүүс байдаг. Тэгэхээр энэ их олон юм ярьсан эмэгтэйчүүдийг өөртөө эмэгтэй ертөнцийн хүний эхнэрээ өөртөө дахин дурлуулахын тулд харилцааны ур чадвар буюу энэ дээр би нэг хоёр хэл би өгмөрөө. За нэгдүгээрт нь уцаа тавиад зурагтаа тавиад эхнэрийнхээ нүд рүү хараад ярьж байгаа юмыг нь толгой тохоод гэд ямар ч тэр асуудлыг шийдэхгүй, зөвлөж өгөхгүй, хариулаад ямар нэгэн юм итгэвтэй те засан зааварлагаа оруулахгүйгээр сонсно. Анхааралтай сонсч өгнө. Дараа нь сонссныхоо дараа наадах чи ингэдэж штэ гэж заах ч юм уу те. Чи наадахаа дандаа л ярих юм ч юм. Эсвэл эхнэр нь ингээд өнөөдөр өстө хүүхэд инглээ тэглээгээ санаа зовонгод тэгэл хэлчихээч те. Эсвэл би зодоод өг. Ингээд асуудлыг шууд шийдээл те. Ингэх биш хүүхдийн хадлаар миний ань өнөөдөр санаа зовсон юм байна. Гэл энүүгээр хоёр дахь шипи маань юу гэхээр эхнэрээ ойлгож байгаа. Тэр ярьж байгаа минь баталгаажуулаад жоохон өөрчлөөд товчиг давтаалтчих. Тэгэхээр миний нөхөр намайг ойлгочлоо. Намайг тоочлоо гэд нэг ясандаа та амар нэмэх 100 оноо, бараг 1000 оноо авна. Гэтэл та маш их одоо хөдөлмөрлөө зүтгээд идэг нөгөө коноп нь байн дарагдахгүй л яваад байна. Гэтэл эмэгтэйчүүдийн байн ерөөс анхааруулаад сонсуулаад нөхрөөрөө тоолгуулаад ярьж байгаа юмыг нь засахгүй зааварлахгүй өө чи минь өнөөдөр их санаа зовжээ. Өө чи минь өнөөдөр ямар их ажил амжуулаа вэ? Ингэж бодсон юм уу гэж одоо мөнгөний асуудал яриа л те өө тэнт тэдэн дөрөв нэхэгдээл гэл тэгэнгүүт ирчүүд яадаг вэ гэхээр өө би өстө ойлгохтой мөнгө өгч чадахгүй юм байна. Би хангаж чадахгүй юм байна. Тэгэл чи өстө юмаа хүргэж чадахгүй. Би чам тэдэн төгрөг өгөө эцтэй гэд ийм яриа ингээ өрнөчхөөр эмэгтэй намайг ойлгосонгүй гэж боддог. Гэтэл эмэгтэй хүн нөхрөө чи чадахгүй байна гэж юусоо ярьдаггүй. Нөгөө 27 мянган үгээрээ сэтгэлээ ярьж идэг. Энэ үед нөхөр хүн яах ёстой вэ? Чи минь өнөөдөр те дахиад мөнгө хэрэгтэй байна да гэж бас бодсон юм байна. Битэрийн амьдрал бас дахиад олох хэрэгцээс байгаа шүү. Мөнгөний талаар чи бас дахиад бодчихъя өнөөдөр. Санаа зовч аргагүй. Ийм л үг хэрэгтэй. Яг өнөө одоо нөгөө суурийнхаа бид нар ч юм бол юу штэ ярьж ич тайвшрах гэдэг болно. Ярихгүй болохоор ч тайвшрахгүй яваад байгаа байхгүй. Тэнгүүд ингээл одоо тэр хамгийн дотны одоо тий best friend болох нөхцөл ярих гэдэг байгаа байхгүй. Тий тэр залуудаа л яриад гол нь чи айгу муу ирэх хүн шүү гэдэг мэдрэмжийг өгөх гээд байгаа биш. Би тайвшрамаар байгаа байхгүй. Гэхдээ зүгээр тайвширч гал тэгэл намайг сонсоод өгөөч гэдэг. Тэгвэл манай нэг одоо эрх статистикийн багш байсан байхгүй тий эрэгтэй грилог багш маань хэрвээ ингээд өөрийнхөө эхнэрийг хань 26 минут тэг өдөр болгон сонсчих юм бол та зүгээр төгс ирэх юм болно. 26 минут гэдэг хэлчихсэн. Тэг инээгээд ингээд тий. Тэгэх юм бол яг ингээд одоо тэр чинь ингээд бүтэн 24 цагийн туршид тий. За орой ирээд хоолоо идлээ. Жохоо одоо өхөл бөмбөгөө үздэг ч юм уу, сагсаа үздэг ч юм уу тий. За тэгээ ингээд нэг эхнэрхээ хийсэн хоолойгоо баярлаа. Тэг гоё байлаа гэдэг ч юм уу. Тэгээд одоо тий тэнгистийнхаа дараа хаван юм дуусны дараа орой унтахаасаа өмнө за би 26 минутыг эхнэртэй зарцуулна. Зүгээр сонсъё. Тэнгүүд эрэгтэй хүн болохоор ангарынхан болохоор ингэдэм байх. Зөвлөгөө авахыг хүссэн үедээ ярьдаг. Зөвлөгөө авъя гэж байгаа тохиолдолд ярьдаг юм байна л да. Яг үнэ. Тэнгүүт суурийнхын ч болохоор зөвлөгөө авах гэж ярьдаггүй шүү дээ бид. Зүгээр тайвшрах гэж ярьдаг. Тэнгүүт тэр одоо ойлголтоор яриад байгаа байхгүй тий. Өөрсдөө нөгөө яг юм зөвлөгөө авахгүй сэтгэлээ нээдэг учраас надаас зөвлөгөө хүсээд яг үнэ. Гэл эхнэрийнхээ дургу хүргэж байгаа юм да. Тэгэл асуудлыг шийдээл буруудчихаа. Тэгэхээр эрчүүдээ эмхтэн яагаад ярьдаг вэ гэвэл намайг ойлгоосэй. Миний санаа зовлтыг сонсоод анхаарчих юм бол би тайвширмаар байна гэж ярьдаг бахнэ. За тэг ингээд дүгнээ хэлэх юм бол
Ер нь ингээ гэр бүлээс гадуур хин нэгнтэй чаадлах харилцаа үүсгэж байгаагийн үндсэн шалтгаан бол сэтгэлийн хоосрол буюу сэтгэл зүйн хэрэгцээ хангахдахгүй байна гэж байгаа. За тэгээ сэтгэл зүйн хэрэгцээг нь яаж хангах юм бэ гэхээр өдөрт 26 минутыг эхний ээлжинд толгой дохиод нүдрүү нь хараад сонсчих. Яг үнэ. Ерөөсөө тэрэнд зөвлөгөө битгий үг. Ангаргийн ертөнцөөр зөвлөгөө авахгүй сэтгэлээ нээгээгүй юм байна. Зүгээр 27 мянган үгээ гаргаад тайвширх гал яриад байгаа. Яг үнэ. За хамгийн сүүлд нь бол та их нэртэйгээ болцоорой гэж хэлмээр юм. Болцоо гингүүт л ирчүүдийн толгой нь тэр үнэтэй ресторан, тэр юм гэл ингээд шууд мөнгө ингээд бодогдоо тий. Гэтэл болцоо гэдэг бол маш энгийн байдаг. Та хоёр шинэн ч хийж үзээгүй шин зүйлийг хамтдаа хий. Тэгэнгүүт нөхөрт нь аягүй гоё санагсан чи эхнэрт нь таалагдахгүй ярваа суучдаг. Оо өстэй энэ юу ч хийсэн нэмэргүй битгий шантраа. Яа тэгвэл та энэ эмэгтэйг алдахгүй дахиад 30 жилийн төсөл явж байгаа. Тэгэхээр за бит хоёр нэг юм хоёлоо од үзлээ тий. Шөнө од очиж харлаа. Надад од их таалагдлаа гэсэн чи манай их нэр ившээ хийдэ. За эхнэрт мань таалагдсангүй надад таалагдчихсан. За тэгвэл дараа нь хамтдаа тий ууланд алхаж үзье. Эсвэл нэг гоё чимээгүй хүн буудхан газар аюу гоё юм хот бот тий шөлтөө газар ороод хоол идээд яриа суусан чинь өөрт жоох уйтгартай байсан ч гэсэн эхнэр бүр байдгаараас сэргчлээ. Эхнэр энэ дуртай. Гихмэд янз бүрийн ингээд одоо нөгөө ухарч няцахгүйгээр төвчээр алдрахгүйгээр хийгээд байгаа. Наа чи яг юутай холбоотой юм нэхэр тухайн хүний хайрын хэл нь юу гэдэгтэй айгүй шууд уйлдах гээд байгаа байхгүй тий. Чанартай цаг өнгөрөх юм уу тий, үйлдэл юм уу, халамж юм уу, бэлэг авах юм уу тий. Тэнгүүд тэрийгээ яг болцоонд шингэж өгчүүл тий. Одоо шилжих юм бол ингээ болцоон дээр чинь айгүй юм романтик юм үүсгэх гэхээр ирчүүд айгүй том төсөл бодоод байгаа байхгүй тий. Зүгээр ингээл оройдоо гэртээ ороод ирэхдээ хүүхдүүдээсээ нуугаад нэг хөрхөн жижигхэн шоколад өгөх. Тэр бол айгүй хөрх юм бас жижигхэн хөрхөн юм романтик юм яваад байгаа байхгүй юу? Тийм. Тэ чи ганцаар юм дээрээ. Ингэчэд эмхтэй хүнд ингээд нөхөртөө хоцож байгаа. Гэт нэг юм уртаа ундаагийн ч юм уу, уртаа амттангийн хүүхдүүдээсээ нуугаал тий. Тэр яг үндэ 10,000 төгрөг дотор л байгаа шүү дээ. Тийм байхад миний мэдих осоо тийм байна л та. Ингээд нөхөр нь ингээд үе их нэртэй юм өгдөг. Тэнгүүд одоо ингээд нөхөр зөвхөн бодлогоо ихтер нэг шууд гардаг гэж байгаа байхгүй тий. Энд чинь тэр хоёрын хооронд тийм хайрын бас нэг юм хөөрхөн холбоос үсгэж байгаа байхгүй тий. Тэгэхээр амар үнэтэй юм гэдгийг бодоо тий. Заавал ингээд нэг юм үнэтэй 5 одтой зочд буудалтай орно гэдэг ч юм уу тий. Биш шүү дээ 200-300 мянган зарцуулахгүйгээр. Тэгээ зарим ихнэрүүд нөгөө хүрх хайр хэлтэй. Ямар ч шалтгаангүйгээр намайг өдөрт 2 удаа тэрхэд би жаргалтай. Тэгэл хангалттай. Намайг аргадах амар амархан шүү дээ. Тэгээд ийм хүрх хайр хэлтэй эмэгтэйчүүд айгүй нөгөө ингээл хүл гараа тавиал зурагт үзэхтэй ч хүртэл ингээл ноололтой бол нэг ялан осоо гэдэг шүү дээ. Нөхөр нь жоохон хажигч байдаг үү те. Тийм хүрх таны ихнэр айгүй хүрлцэх дуртай зөөлөн дулаанаар хүрч болно тийм. Тэгэхээр чин болцох гэхээр заавал ийм нөгөө нэг юм одоо үнэтэй биш байгаа. Тэгэхээр болцооны гол зорилго чинь ерөөсөө хоорондоо яг ийм сэтгэлийн романтик ийм хайрлагдж байгаа би үн цэнтэй юм байна гэдэг ийм хосын ийм одоо нандин харилцаан дээрээ одоо цаг оруулж байгаа, хөрөнгө оруулалт хийж байгаа галаа өрдөж байгаа зүйл байгаа байхгүй. Тэр үрчилж байна. За тэг өнөөдрийн подкаст маань одоо энэ хүрээд одоо өндөрлж байна. Тэгээд ирчүүдтэй хандаад хэлэхэд тий энэ одоо хайрын тий төсөл таны амьдралд хэрэгцээр л байгаа. Үргэлжлээд 20 жил 30 жил үргэлжлэнэ. Тэгэхээр таны ихнэр маш хурдан танд дурлахгүй. Тэгэхээр хугацаа орно. Тэгэхээр би таныг тууштай байгаарай гэж бас хэлмээр байна. Тэгээ би бас зарим эмэгтэйчүүд хурдан орно шүү. Аюу ингээд эмэгтэйчүүд уг нь амархан штэ тий. Тэгээ ингээд тууштайгаар аргадаад хайрлаад сонсоод би чамд хайртай шүү гэд тэгээд яг ингээд бодтой урмын үгээ хэлээд итгэж байгаагаа харуулхад эмэгтэй хүн бол тэгээд хурдандаа уг нь бол тий. Одоо ингээд зарим эмэгтэйчүүд нөө дасаж дуурлна гэдэг шиг тий. Энэ яг үнэхээр ингэж гин үү? Намайг өөрлөгөө эргүүлэх гэж жүжиглээд байна уу гэж бас шалгаж иж болох юм тий. Магадгүй сэтгэлийн хоосрол олон жил үргэлжсэн итгэл алдсан зөвхөрсөн ч байд юм уу тий. Тийм үед бол жоохон удаан байж болох юм. Тэгээ яг энэ үед бас магадгүй өмнө нь нөгөө нэг юм одоо
нөхөр нь өөрөө араар тавьж ирсэн тий. Иймэрхүү юмнууд байх юм бол яалтчгүй хосын харилцаан дээр сэтгэл засал хийх, сэтгэл зүйн зөвлөгөө авах тийм процесс орж ирж байгаа байхгүй тий. Магадгүй бас тийм байж магадгүй. Тий. Тэгээ нөгөө хосын яг тухайн хосын харилцааны төвшин тий өнөөдөр өрнөж байгаа асуудал болгон өөр байдаг учраас тий подкаст яг энэ хүрээд өндөрлөе тий өнөөдрийн хувьд тий бид нар бас дараагийн подкастуудаар яг хосын харилцааг тойрсон маш чухал зүйлүүдийг хөндөх болно. Тэгээ энэ үртэл сонссон танд баярлалаа. Баярлалаа.